Галзуу кино сувагтаа тавтай морил. Энэ удаа ярьж өгч байгаа галзуу кино бол Vikings цувралын 1-р бүлэг. Зайдуулаа удаан хүлээсэн Vikings ямар ч үсэн ихлүүлээ. Тэгээ дараагийнх нь хурдан орол энтер гэдэг манайхаа. Энд чинь тэ хийх гэж бас цаг хугацаа орж байгаа шүү дээ. Тэгээ жоохон хугацаа орно шүү. Тэвчээр тэгэр хүлээнэ гэж найдаа. Амин хэдэн аль болох хурдан оруулах гэж хийж байна. Окей. За тэгээд энэ галзуу киног та нар дээрж өгөхөд Star Chips хамтран ажиллалаа. Солонгосын алдар Star Chips шүү дээ. Оригинал, salted egg, K-pop буюу Korean mayo, double cheese гэсэн цоошин 4 төрлийн хамттайгаар худалдаанд гарцсан байх шүү. Зүгээр нэг энгийн бяцлагтай chips биш заяа. 2 төрлийн амтлаг бяцлагны гайхалтай хослол Star Chips гэж байгаа. Брогийнх нь хоолоо молоо өвдөөд нэг тийм ханиад ч хүрсэн юм шиг жоохон тийм л хэрэгтэй одоо яах вэ тийм ээ. Олон юм арилгүй кинод альбертаа орцгоё. Хэрвээ хоолоо муухай байвал уучлж өршөөгөөрэй. $793 он цус урсгасан тулааны талбар. Өгөдгийн унсан хүмүүсийн эцсийн амьсгалаа хураахын өмнөх ёолон хашгиран хаа сайгүй дуулдана. Рагнар Лодброк болон тэрний дүү Ролло хоёр тулааны талбарт үлдсэн сүүлчийн дайснуудаа нуугчин дарж байлаа. Өглөө чирхтсан хүмүүсийн ёолох дуу орчныг дүүргэж цусны өндөр нэвт шингэсэн салхи хөндөөгөр сэвэлцэн. Тэдний өмнө тулгарсан дайснуудыг цавчин унгахтаа зэрэгцээд Рагнар хөдөлгөөнгөө хөөшөж орхилоо. Учир нь тэрний нүдэнд хачинжигтэй үзэгдэл үзэгдэж тулааны талбарыг хон хэрээнүүд гинэтхэн нөмөрөн авчээ. Тэдний дунд хар хувцастай өндөр нуруутай нэгэн зогсож байгаа харагдана. Тэр бол Оден бурхан байлаа. Дайны бурхан Оден Рагнарын тулалтхыг анхааралтай ажиглаж тэрэнд ямар нэг тэмдэг үзүүлэхийг хүсэж байгаа мэт харагдана. Тэрхэн мөчөд өөрийг нь энэ тулааны талбараас хавьгүй илүү агуу хувь тавилан хүлээж байгааг Рагнар ухаарчээ. Рагнар төрсөн хот болох Катигатаас холгүйхэн аваалихнэр Лагерта болон хүү охин хоёрынхоо хамт амьдардаг байлаа. Лагерта бол жирийн нэг эмэгтэй биш. Шилдэг тулаанч Бамбайд тайчин. Тэрээр эр нөхрийнхөө эзгүүд өөрийг нь дээрэмдэх гэж ирсэн явуулын хүмүүсээс гэр орон үр хүүхдүүдэд хамгаалдаг байна. Лагерта хүчрхэг тулаанч төдийгүй үг ярианч хурцныг. Катигатад очиод олон хүүхнүүдийн өвөр дамжаад яваад байвда. Хүүхнүүдтэй орооцолдохгүй хит хончгож чадах байлгүй дээ. Энийг чинь би өөрөөр би чамд хайртай гэж байна гэж ойлголоо шүү. Зөв үү? Рагнарын том хүү Бьорн, бяцхан охин Гида хоёр аавыгаа Дайнаас эсэмэнд ирсэнд баяртай байлаа. Гэвч Рагнарын сэтгэл санаа гэрээсээ алсхол байдаг. Барууны зүгт орших нэгэн нутагт алд эрдэнсээр бэлгсэн баян чинэлэг улс байдаг тухай түүх домог тэрний ухаан санааг эзэмдсэн байлаа. Алт мөнгө үнэт эдлэлээр бэлгсэн тэр хаант улсын дайжтан сул дорой учраас зоригтой викингчүүд дайрч очвол бүгдийг нь өөрийн болгож чадах тухай тэр хинээс ч юм сонссон байдаг. Гэвч Катигатад болсон их хуралдаан үеэр тэдний удирдагч эзэн ноён харуулдсан баруун зүг рүү ямар нэгэн аялал хийхийг хатуу хориглодог. Харуулдсан бол хатуу сэтгэлтэй харгас хэрцгий нэгэн байлаа. Рагнар баруун зүгт хийх аяллаа талаар үг хэлхийг хүссэн ч харуулдсан тэрнийг дуугүй байхыг тушаалаа. Гэвч хүсэл мөрөөдөлдөө хит автсан Рагнар ноёныхоо үгэнд оролгүй үг сорж баггүй маргаан дэгдэжээ. Гэтэл тэр оройн нэгэн үл таних хөгшин аянчин Рагнартай уулзаж тэрэнд нарны чулууг их жир бусын чулууг өгнө. Тэр чулууны тусламжтайгаар битүү үүлэн дундаас ч нарны байрлалыг тогтоох боломжтой аж. Рагнарт хэрэгтэй зорийн ганц зүйл энэ байлаа. Учир нь викингчүүд баруун зүгт зүг чигээ алдалгүй олон хоног аялахын тулд үүлэрхэг бүрхэг өдрүүлдэж нарны баримжаагаа алдахгүй байх ёстой. Ингээд нарны чулууг гартаа оруулж авсан Рагнар додны найз Флоки дээрээ ирлээ. Тэр бол Рагнарын итгэлийг тааж чадах цөөн хүмүүсийн нэг. Гоц авьяастач баг зэрэг солиотой гэмээр Флоки бол тэр хавьда байхгүй уран гартай нэг. Рагнар найздаа баруун зүгт хол аялах санаагаа тайлбарлан ярьж эхлэх үед Флокигийн нүд нь эргэлдэж ихэд сонирхон сонсноо. Хамгийн гол нь тэд баруун зүгт хол аялыг гэвэл одоо байгаагаас нь илүү том, илүү урт, илүү хөнгөн, илүү хурдан, илүү бат бөх зав хэрэгтэй. Тэгж байж тэд задгай далайг туулж чадна. Ингээд Флоки Рагнарын саналыг хүлээн авч гайхалтай хөлөг онгоцоо урлах ажилд ганцгүй шамлан оржээ. Энэ зур Рагнар аян замд хамт явах багийнхнаас сэмхэн бүрдүүлж эхэлнэ. Хэрв тэрнийг баруун зүгт аялах гэж байгааг эзэн ноён харуулсан мэдвэл зүгээр өнгөрөхгүй байлаа. Рагнарын үнэн ч хамтрагчаар тэрний дүү түргэн зантайч хүчрхэг дайчин Ролло хамт явах нь гарцаагүй. Хурц ил дээр алдартай шилдэг тулаанч Торстон ч бас тэдэнтэй нэгдэхэр болжээ.
Бас адал явдал тэмүүлсэн залуу хүү Арнич бас тэдэнтэй хамт явахаар болдгоо. Энэ мэдчлэн Рагнар хамт явах бага эрчимтэй бүрдүүлж эхэлдэг. Нөгөө талд эзэн ноён харилцсан ч зүгээр суулсангүй. Рагнарын алхан бүрийг тагнахаар туршуулаа илгээсэн байлаа. Гэвч овжин Рагнар туршуулуудаас нь ямагт нэг алхмын урд явна. Ингээд нэг шин Рагнар бүрдүүлсэн багийнхныгаа дагуулад Флокигийн хийсэн завинд сууж баруун зүгийг чиглээд холын аянд гарчээ. Лагертэй Рагнартай хамт явна гэж зүтгэсэн ч Рагнар зөвшөөрсөнгүй. Гэсэн ч тэд холын аянд гараад удалгүй аимшигтай шуурганд дайрагддаг. Гэвч Флокигийн хөлөг живсэнгүй. Өөрийнх нь хийсэн хөлгийг жившгүй гэдгийг батлахын тулд Тор энэ шуургыг илгээсэн гэдэгт Флоки итгэлтэй байлаа. Ийхүү аимшигт шуурга намжихтай зэрэгцээд тэд холгүйхэн их газар байгааг олж харцгаана. Зөвхөн үлгэр домгоос л сонсож байсан тэр газартаа викингчүүд анх удаага ирсэн нь тэр байлаа. Ингээд үүр цайхад тэд зэвсгээ барьж эргээс холгүйхэн байсан Линдис фарм сум руу очицгаалаа. Тэд маш болгоомжтойгоор ойртож очисон ч хинч тэдэн лүү дайрсангүй. Тэднийг сүм рүү дайрч ороход дотор нь хайд сандарсан санваартнууд сууцгааж байлаа. Викингчүүд жилдээ сугалж өөрсдөө хамгаалах чадалгүй санваартнуудыг хайр найргүй хядаж эхэлдэг. Ингээд тэд сүмд хадгалагдаж байсан алт эрдэнэс хөрөг зураг мөн гэдлэлүүдгээд өн хурцуулах бүхнийг хамаад завиндаа ачна. Викингчүүдэд амьдараа баригдсан цөөн тооны санваартнууд үгтлээ хайж тэндээс зогтохыг байдгаараа хичээж байсан ч зогтох гэж оролцсон бүхнийг викингчүүд өршөөлгүй устгаж байлаа. Харин тэдний дунд нэгэн залуухан санваартан ягд ч викингчүүдээс айхгүй байлаа. Тэр зогтож нуугдах гэж оролдохгүй. Босод шиг амгүйж ойлгохгүй байгааг Рагнар анзаарч. Тэр залууг Ателстан гэдэг байлаа. Рагнар Ателстаныг барьж завиндаа суулгажээ. Анхны аялал нь ол зомгоор дүүрэн байсан Рагнар баяртай байлаа. Энэ бол илүү агуу зүйлийн эхлэл гэдэгт тэр бүрэн итгэлтэй байдаг. Рагнар болон тэрний багийнхан алс баруун зүгт англи руу хийсэн аяллаас ол зомог дүүрэн эргэж ирлээ. Тэдний Категатад эргэж ирэхэд Категатын ард иргэд тэднийг гайхан бүчиж тэдний авчирсан эд баялагийг атаархан харцгаана. Тэдний дунд эзэн ноён харилцсны бутаж хүү Кнут зогсож байлаа. Кнут ахта яралтай хил дуулгасан учраас харилцсан ноён Рагнарыг өөр дээрээ дуудуулна. Ард иргэдийн дунд Рагнарын нэр хүнд улам бүр өсөж яваад санаан зовж байсан харилцсан ноён Рагнарыг олны өмнө байцааж аян замынхын талаар олон зүйлийг асууж шалгаана. Тэгээд эцэст нь тэдний дээрэмдэж авчирсан эд баялагийг бүгдийг нь эзэн ноёны хувьд өөртөө авч байгаагаа тунхагладаг. Үүнд нь Рагнар дотроо дургуутж байсан ч ноёныхоо өдөөс сурч чадсангүй. Ингээд Рагнарыг тэндээс дуугүйхэн гарч явхад харилцсан тэрнийг зогсоогоод авчирсан эд баялагаасаа нэг зүйлийг өөртөө үлдээж болно гэж хэлдэг. Тэгсэн Рагнар залуухан санвартан Ателстаныг өгнө гэж эзэн ноёноос гуйж бүгдийг гайхшруулна. Ингээд Рагнар Ателстаныг гэртээ дагуулж ирээд эхнэр хүүхдүүдтэйгээ танилцуулаад цаашид хамт амьдрах болно гэдгээ хэлдэг. Рагнарын энэ шийдвэрийг гэрийнхэн нь дурамжхан хүлээж авдаг. Удалгүй Категатын ард түмэн баруун зүгт аян дэнд мордохыг харилцсноос шаардж эхэлсэн учраас харилцсан арга буюу Рагнар болон тэрний багийнхныг баруун зүгт дахин илгээхээр боллоо. Гэхдээ энэ удаад эзэн ноёны бие төлөөлөгч болгон Кнутыг Рагнартай хамт явуулахар болдог. Үүнээс гадна Рагнарын эхнэр Бамбайд дайчин Лагертач бас энэ удаад заавал хамт явна гэж зүтгэсээр цуг явахар болдог. Ингээд Рагнарын нарны чулууны тусламжтайгаар тэд зөвгчигээ амархан олж саадгүй явсаар Английн нутагт дахин ирцгэлээ. Энэ удаад тэд ой дотор бүгэж өөр нэгэн томоохон тосгоныг дайрахаар зэхэж эхэллээ. Ингээд сүмийн хонх дуугарч эхэлмэгц викингчүүд тосгон руу дайран орцгооно. Гэвч өмнөх сүмийн нэгэн адил эндхийн сүмийн санваартнууд болон тосгоны ард иргэд тэднийг огтхон ч эсэргүүцсэнгүй. Викингчүүд сүмийг болон тосгоныг дураараа тонон дээрэмдэж байх зур Кнут нэг тосгоны эмэгтэйг барьж аваад хүчиндэх гэж оролддог. Гэвч тэрний энэ үйлдэл Лагертад таалагдсангүй. Лагерта Кнутыг саадуулахад цаадах нь хуурж Лагерта руу сэлмээ сугалж дайрсан боловч Лагерта өөрийгөө хамгаалахын тулд тэрнтэй тулалдаж яах хийхин зургүй алж орхидог. Ингээд тэд тосгоныг амжилттай тонон дээрэмдээд завин дээрээ эргэж ирдэлээ. Тэднийг саксончуудын бүлэг цэрэг амдаад хүлээж байлаа. Рагнар болон тэрний дайчид тооны хувьд дутуу байсан ч саксончуудтай ширүүн тулалдаж ялалт байгуулж чадна. Ингээд тэднийг нутагтаа эргэж ирэх үед Рагнарыг эзэн ноён харилцсан өөрөө угтан авлаа. Тэрнийг ботож дүү Кнутт нь юу тохиолдсон болохыг шалгаж эхлэхэд Рагнар Лагертаг хамгаалахын тулд Кнут Лагертаг хүчиндэх гэж оролдсон учраас би тэрнийг алсан гэж хэлнэ.
Гэвч тэрний энэ үгэнд итгээгүү харалцсан ноён Рагнарыг өчиггүй баривчлах тушаалыг өгдөг. Дараа нь харалцсан Роллотой ховчлон уулзаад Рагнараас нүүр буруулж шүүхийн үеэр Рагнарын эсрэг гэрчлүүл арвин их хэд баялаг өгөөд зогсохгүй охинтойгоо хүртэл гэрлүүлээ гэж санал тавьдаг. Ролло Рагнар ахтай битүүхэн атаархаж үргэлж Рагнартай энэ зэрэгцхийг хүсэж явдаг гэдгийг тэр мэддэг байсан учраас ах トゥ хоёрын дунд яс хаяхыг оролцсон нь энэ байлаа. Шүүх хурлын үеэр Лагерта Кнутыг Рагнар биш би ялсан гэж үнэнээ хэлсэн ч харалцсан ноён үүнд нь итгэхгүй байлаа. Гэвч хэргийн цорын ганц гэрчгэгдэж байсан Роллогийн гэрчлэх ээлж ирэхэд Ролло харалцсантай хийсэн тохироноос авахарч Рагнарт Кнутыг алах шудрах шалтгаан байсан гэж гэрчилдэг. Рагнарыг буруутгах ямар ч аргагүй болсон харалцсан арга буюу тэрнийг суллна. Орон Рагнар болон тэрний багийнхан хамтдаа Рагнарыг суллагдсныг тэмдэглэж байхдаа Ролло Лагертатай ховчлон уулзаад ахынхаа төлөө биш харин Лагертагийн төлөө энэ бүхнийг хийсэн гэдгээ хэлдэг. Учир нь Ролло Лагертад сэтгэл алдарсан байлаа. Гэтэл гэнт тэдэн лөө хөлсний алуурчдад айран орж ирцгэн. Рагнар болон тэрний дайчид тэдэнтэй ширүүн тулдаж хөөж явуулж чадсан ч тэдний дундаас цөөнгүүхэн амиа алдсны дотор Рагнарын дотны найз Эрик амиа алдсан байдаг. Дотны найзаа алдсан Рагнар ганцаараа ууланд гарч цаашид яах талаар эргэцүүлэн бодож эхэлнэ. Нэг өдөр Рагнар анд яваад эргэж ирэхдээ харалцсан ноёны цэргүүд тэрний амьдардаг тосгон руу халдаж тааралцсан бүхнийг хятаж байгаадаа таарна. Гэр бүл нь аюулд орсныг ойлгосон Рагнар тэдэн лүү дайран орж дундуур нь зүсэж гараад гэрлүүгөө явсан ч энэ зураас суманд оногдож хүнд шархаддаг. Гэвч Рагнар шүд 100 гэрийнхнээ байшин доороо хийсэн нууц ханглаар гадагш цугтаалгаад тэдэнд цаг ожиж өгөхийн тулд өөрөө харалцсны хүмүүст бууж өгдөг. Цаадуулан тэрнийг хүн чархтаж аргагүй эрхэнд бууж өглөө гэж бодож байх зур тэр гинэд угсхийн дайрч тэнд байсан морийг унаад хар хурдаараа зөгтөж одно. Хүн чархтаа Рагнар зөгтөж явсаар нэг хадан хисааны ирмэгдэр ирээд цаашид зөгтөх боломжгүй болсноо ойлгож баригдахгүй тулд ус руу ундаг. All-Star K-pop ямар амтдаг мэдсэн үү? Korean Mesos. K-pop All-Star. Азуулхад Ателстан Рагнарын амийг аварлаа. Харалцсан ноёны илгээсэн хүмүүс Рагнарыг хүн чархтуулан усан дунгаасан ч үгсэн амьдын бадтай хэлж мэдэхгүй байгаагаа ноёндоо хэлэхэд цаадах нь хууралж Рагнарын завийг болоод гэр бүлийг яаралтай олзолж авахыг тушаадаг. Энэ зур Рагнар болон тэрний гэр бүлийнхэн ууланд байдаг Флокигийн гэрт ирсэн байна. Дотоодын зөрчлөө дарахын тулд хүчирхэг холбоотон хэрэгтэй болсныг ухаарсан харалцсан охиноо Шведийн нөлөө бүхий хөгшин ноён Бьярн гэгчтэй гэрлүүлэхээр шийддэг. Гэвч тэрний энэ шийдвэр харалцсны эхнэр охин хоёрт ерөөсөө таалагддаг. Ролло Рагнарыг амьд байгаа гэдгийг Флокигийн гэрт нуугдаж байгааг гадарлаж байлаа. Тиймээс сайнаас Торстныг Рагнар руу илгээдэг. Дараа нь Ролло харалцсан ноён дээр очиод Рагнарыг үгсэн гэж бодож байгаагаа хэлээд дараагийн аян дайнд хамт явах зөвшөөрлийг хүснэ. Харалцсан Роллод хамт явах зөвшөөрлийг өгсөн ч битүүхэндээ хардсан хэвээр. Улмаар Рагнарыг амьд байгаа гэдгийг бас хаан угааг Ролло мэдэж байгааг гадарлсан харалцсан хүмүүсээ Ролло руу явуулаад тэрнийг бариулна. Харалцсны эхнэр Сиги энэ талаар Роллод анхааруулах гэсэн ч хожимдсан байлаа. Харалцсан Роллог ширээнд хүлээд элдвэр тамалж Рагнарыг хаан угааг байцааж эхэлсэн ч Ролло эцсээ хүртэл гүрийж Рагнарыг үгсэн гэж мэдсээр. Энэ үеэр Рагнарын найз Торстен Флокигийн гэрт ирээд харалцсан ноён Роллог барьсан гэдгийг ямар нэг арга хэмжээ авахгүй болоо удахгүй алуулах болно гэдгийг Рагнарт дуулгадаг. Энийг сонссон Рагнар ууралж Каттегат руу очиод харалцсан ноёныг эрүүл тулаанд дуудаж ганц тулаанаар бүх асуудлаа шийдэх хүсэлтэй байгааг нь дамжуулан хэлэхийг Флокид тушаадаг. Хэрв энэ саналаас нь харалцсан татгалзуул тэрний нэр хүнд шившигт хутгалдаж викингчүүдийн деваачин болох Валхалад орох эрхээ алдах байлаа. Тэгэд Флоки харалцсан ноён руу очиод Рагнарын эрүүл тулааны дуудлагыг дамжуулж хэлдэг. Рагнарыг хүн чаргацсан бүрэн эдгэрч амжаагүй байгааг мэдчихсэн харалцсан ч энэ дуудлагыг нь хүлээж авдаг. Тулааны дуудлагыг нь хүлээн авсан гэдгийг мэдсэн даруйда Рагнар Каттегатад эргэн ирлээ. Харалцсан ноён ч Рагнарыг бэлхэн хүлээж байна. Ингээд тэр хоёр хаалц тулалдаж эхэлдэг. Тэд викингчүүдийн уламжлалын дагуу тус бүр хоёр бамбаг эвдэрч дуустал тулалдах ёстой. Харалцсан эхний бамбагаа шидэж шууд сүүлийн бамбагаа бариад Рагнартай тулалдаж эхэлнэ. Рагнар ч нэг бамбагаа хаяад сүүлийн бамбагаа аваад тулалдлаа.
Гэвч хүн чарах нь бүрэн идгэж амжаагүй Рагнар урдын шигээ хурдтай дайчин тулдаж чадахгүй байлаа. Ингээд тулдаж байтал Рагнарын сэлэм хугардаг. Рагнар балд сүхэ гаргаж ирсэнд харалцсан ч бас сэлмээ шидээд викингчүүдийн үндсэн зэвсгүүдийн нэг болох жижиг балд сүхэ гаргаж ирдэг. Ингээд хоёр викинг ширүүн тулалдсан ч эцэст нь Рагнар харалдсныг эрүүл тулаанд ялж чадна. Рагнар өөртөө жинхэнэ викинг дайчин ёсоор шударгаар тулалдсан харалдсныг нэр төртөө үхлээр үхэж валхалад очих үүдийг нээж өгөхийн тулд судсыг нь хандаг. Харалдсан ноёны үнэнч туслах Свен ард иргэдийг уриалж эзэн ноёныг нь алсан Рагнарыг барьж авахыг тушаасан ч Ролло сүхэ гаргаж хурч ирээд Свений цээжинд зоож өргөнө. Үүнтэй зэрэгцээд охиноо хөгшин ноёнд өгөхийг хүсэхгүй байсан харалдсан ноёны хатан Сегги хутгаа гаргаж хөгшин ноён Бьярныг хутгалж алаад охиноо чөлөөлдөг. Тэгээд Сегги хатан олны өмнө Рагнарыг Категатын шин эзэн ноён болгон өргөмжлөлөө. Оройн ноёны өргөөнд бүгд цугларч шинхэн ноён Рагнарт үнэнчээр хүчин зөвтгөх болно гэдгээ нэг-нэгээрээ тангаргалж эхэлцгээв. Роллоч бас Рагнарт үнэнч зөвтгөх болно гэдгээ тангаргаллаа. Энийг сонссон Рагнар баярлж Роллог твэрч авсан ч цаадах нь ингээд та бид хоёр хизээч энэ зэрэгцэх боломжгүй боллоо гэж шарлахын үе хэлнэ. Тэр өрөөнөөс Лагерт хөл хүндтэй болсон гэдгээ Рагнарт хэлэхэд энийг сонссон Рагнар хагартлаа баярлдаг. Энэ үеэр харалцсан ноёны хатан Сегги охиноо аваад Категатаас зугтах гэж байлаа. Гэвч Ролло тэдэн дээр ирээд тэр хоёрыг хамгаалж аюулгүй байлгах болно гэдгээ амлаад хариуд нь нэг нөхцөл шаардна. Өөрөөр хэлбэл нас барсан ноёны хатан Сегги Роллотой гэр бүл болохыг зөвшөөрөх ёстой байлаа. Учир нь Ролло битүү хүндээ нэг өдөр өөрөө Рагнар шиг эзэн ноён болно гэж найдаж байдаг. Категатын эзэн ноён болсон Рагнар зүгээр суусангүй. Дараагийн аяндаа эрчимтэй бэлдэж энэ удаад англи руу илүү олуула иргэн ирнэ. Өнгөрсөн хугацаанд Рагнар болон тэрний викингчүүд Английн зүүн хот хэсэгт орших Нортумбрия хэмээх улсын газар нутаг руу халдан давталсан байлаа. Улмаар Нортумбрия улсын эзэн хаан Эйла викингчүүдийг зогсоож чадлагүй алдсан ноён Вигияг эгчийг хорт могоонуудаар дүүргэсэн нүхэнд хаяж цаазалсан байж. Рагнар болон тэрний викингчүүд Нортумбриад дахиж ирсэн гэдгийг мэдсэн даруйда Эйла хаан дүү Эдлвулф ноёнд Нортумбриагийн армийг удирдах эрхийг өгчээ. Харин энэ зур викингчүүд цэргийн хуарангаа байгуулж бэглэлд босгоод дайснуудаа ихний алхам хийхийг хүлээж эхэлцгээв. Викингчүүдийг анхааралтай ажиглаж үлсэн Эдлвулф болон тэрний ноёд викингчүүдийн бэглэлт рүү дайрах нь ашиггүй болохыг ойлгож тэднийг бэглэлтээс нь өргөтөж гаргах арга замыг хайхаар шийднэ. Тэднийг дайснууд нь нууцаар ажиглаж байгааг Рагнар болон тэрний дайчид мэдэж байсан ч саагсан шууд юу хийхийг хардсан ч төр хүлээхээр шийдсэн байлаа. Тэр шөндөө Рагнар Ролло хоёр дайчтай дагуулад хуарангаасаа сэмхэн явж Эдлвулфийн цэргийн хуаран руу гиндүүлэн дайрч бут нэргээд олон дайчдыг олдолж авсан байна. Дараа нь Рагнар өөрийг нь Эйла хаантай уулзуулж өгөхийг Эдлвулфээс шаардна. Аргагүй болсон Эдлвулф Рагнар болон тэрний дайчдыг дагуулад Эйла хаан дээр очлоо. Хаан тэднийг цадвтлан дайлаад дүүгээ чөлөөлүүлж Нортумбрия нутгийг орхиж явуулахын тулд тэдэнд юу өгвөл болох вэ гэдгийг Рагнараас асуудаг. Хариуд нь Рагнар тэднээс 2000 паунд алт мөнгөн зоос шаарддаг. Эйла хаан энэ саналыг хүлээж авсан ч зөрүүлээд өөрийнхөө нөхцөлийг тулглаа. Хаан улсынхаа өнцөг булан бүрээс тэр их мөнгийг цуглуулж байх зур викингчүүд хуарангаасаа гарахгүй байх ёстой бөгөөд үүний зэрэгцээ викингчүүдээс нэг нь Христийн шашинд дагаар орж баптизм хүртэх ёстой байлаа. Тэгсэн бүгдийг гайхшруулсан зүйл болж Ролло сайн дураараа Христийн шашинд дагаар орохор болно. Ингээд Ролло Христийн шашинд дагаар орсноо илэрхийлж баптизм хүртэх үед энийг харж зогссон Флоки дэлбэртлээ уралдаг. Учир нь тэр Роллог викингчүүдийн бурхтаас урвлаа гэж үзэж байлаа. Энэ үеэр Эйла хаанч тэдэнд амласан ёсоор алт мөнгөн зоос бүхий авдрнуудыг хүргэж иржээ. Викингчүүд баярлж авдруудыг нээсэн ч тэр нь хоосон байлаа. Энэ бүхэн их зэрэг цуглуулах хугацаа хожих гэсэн Эйла хааны башир арга байжээ гэдгийг ойлгосон викингчүүд сэлэм сүхэ бариад тулаанд орохоор бэлдэцгэлээ. Иймэрхүү зүйл болно гэдгийг гадралж үлсэн Рагнар болон тэрний дайчдч үүнд бэлтгэлтэй байж. Ингээд ширүүн тулаан болоход шилдэг дайчид болох викингчүүд саксончуудыг ялж чадна. Дараа нь Рагнар Эдлвулф ноёныг эмээлнээс нь чирүүлж орхиод Эйла хаан руу сүүлийн сануулга болгож илгээдэг.
Рагнар болон тэрний викингчүүдийг дутуу үнэлж болохгүй гэдгийг ухаарсан Эйл хаан эцэст нь тэдэнд амлсан алт мөнгөн зооснуудаа хүргүүлэхэд Рагнар болон тэрний викингчүүдж дарвуулаа босгоод Английн эргээс хөвж одцгоно. Тэдний хөвж одохыг харж зогссон Эйл хаан Рагнараас өшөөгөө заавал авах болно гэж хатуу тангаргалдаг. Энэ зур Каттегатад үлдэж Рагнарын эзэгүүд Каттегатыг захирч байсан Лагертад золгүй явдал тохиолдно. Лагерта цагаасаа өмнө төрөх болж хэвлийдэх хүн аймаггүй төрсөн байна. Үүнээс гадна Лагерта цаашид хүүхэд төрүүлэх боломжгүй болж. Энэ үйл явдал Рагнар Лагерта хоёрт хоёуланд нь хүнд цахилт болдог. Рагнарыг англи руу хийсэн аян дайнаасаа буцаж ирээд удаагүй байхад викингчүүдийн шүтдэг бурхтын мөрөглийн төв болох Uppsala руу мөрөглийн аялал хийх цаг болжээ. Uppsala руу мөрөглийн аялал хийж тэнд бурхтад дахил өргөх нь викингчүүдийн чухал зан үйл гэдгийг Рагнар Ателстанд тайлбарлаж өгнө. Рагнар эхэндээ тийшээ явах бодлого байж. Гэвч Лагертагийн тайжуулсан хүү амьгүй төрсөн нь тэрнийг бурхтыг хилэгнүүлэх ямар нэг юм хийсэн эсхэ эргэцүүлэн бодоход хүргэж. Ингээд Рагнар гэр бүлийнхнээ дагуулад Uppsala явахаар шийдсэн байна. Тэрээр Ателстаныг хамт явахыг хүссэнд санвартан Ателстан эхэндээ эргэлзэж байсан ч дараа нь хамт явахыг зөвшөөрдөг. Uppsalад ирсэн даруйдаа Рагнар Одын бурханд дахил өргөж Лагерта цаашид хүү төрүүлэх боломжгүй болсон учраас ирээдүйд удам залгах хөвгүүдийг нь хэн төрүүлэх талаар Рагнар Одын бурханаас асуун залбирдаг. Ателстан ч Uppsala дэх мөрөглийн төвийн онцгой уур амьсгал автаж байлаа. Улмаар тэнд Рагнар болон тэрний хүмүүсийг төлөөлж Ателстаныг бурхтад дахил болгохоор тогтдог. Рагнар энд ирсэн боломжоо ашиглаж викингчүүдийн хүчирхэг хаадын нэг Хорик хаантай уулзна. Рагнар Хорик хаанд үнэн цэцэх амлаад хариуд нь баруун зүгт илүү том аяндан хийхтэн туслахыг хүсдэг. Рагнарын талаар сургадуулсан байсан Хорик хаан ч энэ хүсэлтийг нь дуртаяа хүлээж авдаг. Гэхдээ эхлээд Рагнар болон тэрний залуус нэг чухал даалгаврыг биелүүлэх ёстой байлаа. Хорик хаан Борг гихч хүчирхэг ноёнтой газрын маргаантай байгаач. Викинг ноёдын дунд Рагнарын нэр хүнд өндөр учраас тэрнийг өмнөөс нь очоод Борг ноёнтой эвлэрхтэн туслахыг хүсдэг. Хэрвээ энэ маргааныг шийдэхтэн туславал Хорик хаан Рагнарт төлж баршгүй өртөө үлдэнэ гэж тайлбарлана. Энэ үеэр Ателстан сүмийн гадна явж байгаад умартын бурхтын зөнчгэгддэг сохор үзмөрчтэй таарна. Тэрээр Ателстаныг сүмдээ дуудаж оруулаад тэрнийг Uppsalад сайн дураараа ирсэн эсхийг шалгаж Христийн шашиндаа одооч үнэнч хэвээрээ эсхийг нь байцаадаг. Ателстан хэдийгээр аман дээрээ Христийн шашиндаа үнэнч гэдгээ үгүйсгэж байсан ч гар нь өөрийн эрхгүй загалмайр угаа явж байлаа. Энийг нь анзаарсан сохор үзмөрч Ателстаныг бурхтад дахил болгон өргөхөд нийцэхгүй гэж үзээд уламжлалын дагуу Рагнар болон тэрний хүмүүсээс нэг нь Ателстаны оронд дахил болох ёстой гэж тушаалаа. Энэ үеэр Рагнарын хүчирхэг дайч тэнийг Лейф сайн дураар босож хайртай хүмүүсийнхээ төлөө дахил болох хүсэлтэй байгаагаа хэлдэг. Ингээд дахилчид дахилын зан үйлийг үйлдэж Лейф болон өөр дахил болохоор сайн дураар шийдсэн олон хүмүүсийг тусгайлан бэлдсэн талбайд хөнөөж урссан цусаар нь бурхаддаа дахил өргөцгөөдөг. Дахилын үйл ажиллагаа дууссан даруйд Рагнар болон тэрний хүмүүс морьдоо хөлгөлж Хорик хаантай газрын маргаан дэгдээсэн Борг ноён гихчийн лөө хөдөлцгөнө. Рагнар өөрийгөө Хорик хааны өмнөөс ирсэн гэдгээ хэлээд учир явдлаа тайлбарлахад Борг газар нутгаа Хорик хаанд зүгээр өгөх хүсэлгүй байгаагаа хэлнэ. Гэхдээ хэрв тэр газраас олборлсон байгалийн баялагийг тэнцүү хуваана гэвэл Хорик хаантай тохирч болох юм гэсэн саналыг Рагнарт хэлдэг. Рагнар Хорик хааны өмнөөс ийм шийдвэр гаргаж чадахгүй учраас хэрхийг тодруулахаар Флокийг Хорик хаан руу илгээдэг. Энэ зур Борг ноён Рагнар болон Роллог дайлж цайлан элдвийг ярилцаж байлаа. Ингэхдээ тэдний эдлэн газарт байдаг бурхтын ариун модны талаар ярьж хүсвэл тэднийг очиж үзэж болно гэж хэлдэг. Рагнар ч дуртай язовшөрлөө. Хариуд нь Борг Рагнарын хүмүүсээс хэн нэгнийг барьцаа болгож үлдээх хүсэлтэй байгаагаа хэлэхэд Рагнар ч зөвшөөрч Роллог барьцаа болгож үлдээхээр болоод өөрөө хүмүүсээ дагуулад ариун мод руу явцгаана. Тэдний инхүү явах замд Рагнарын хоёр дайчин усанд орж байгаа нэг эмэгтэйг санамсаргүй харчихдаг. Тэр эмэгтэй тэднээс уучлал гуйхыг шаардсанд Рагнар хүмүүсийнхээ өмнөөс тэр эмэгтэйг хуарандаа урьж уулзаж ярилцахаар болдог. Тэр эмэгтэй нэр Аслауг. Эмэгтэй байгаа байдал Рагнарт онцгой сэтгэл төрүүлнэ. Тэгээд тэд ариун мод руу явах аялалдаа Аслауг дагуулад авч явдаг. Тэр шөнө Аслаугт сэтгэл татагдсан Рагнар тэрнтэй хамт хонлоо. Гэвч маргааш өглөө нь Аслауг өөрийгөө хааны охин гэдгээ хүлээж одоо Рагнарын хүүхдийг тээх болсон гэдгийг хэлнэ. Тэрний энэ үгэнд Рагнар ихэд зочирддаг.
Энэ зур категатад халдварт өвчин тарж хүмүүс үе олноороо үхэлцгээж байлаа. Лагартай болон бусад эмэгтэйчүүд өвчтөе сул дорой хүмүүсээ чадлаараа асарч байсан ч олон хүнийг аварч чадалгүй алдана. Харамсалтай нь тэдний дунд Рагнар Лагартай хоёрын охин Гида, харилцсан ноёны охин Тиди хоёрч нас барсан байна. Ателст нь ч бас хүн дээр өвдсөн ч азар амьд гарч чаддаг. Хориг хаантай уулзсан Флоки Рагнар дээр муу мэдээтэй иржээ. Хориг хаан ямар ч нөхцлөөр буулт хийх хүсэлгүй байлаа. Саналыг нь хүлээж аваагүй мэдсэн Борг ноён ууралж, Рагнар болон тэрний хүмүүсийг өглөө гэхэд газар нутгаас нь гарч явахыг тушаадаг. Гэхдээ тэр Роллотой ховчилж уулзаж, Рагнар Хориг хааны эсрэг зэвсэг барьж босохгүй гэдгийг Борг ноён сайн мэдэж байлаа. Тиймээс тэр Роллог ятгаж, хэрв Хориг хаан Рагнар ноён хоёрыг буулгаж авал бүх эрх мэдлийг хоёр хувааж авъя гэсэн саналыг тавьснаар Викингс цувралын 1-р улирал Кёнец фильм. За энэ хүрээд энэ галзуу киноны тайлбараа дуусгаж байна. За манайха дараагийн улирлыг хурдан үзхийг чинь хүсэж хүлээж байгааг ойлгож байгаа. Гэхдээ би киноны ихэнд хэлсэн мэдээж үнэхээр аль болох хурд оруулах гэд манайс нэг хичээн. Гэхдээ жоохон хугацаа өрнөш окей. Тэгээд дунднаас ганц нэг гоё кинонд хийн. За яагаад ингэж нэг киногоо дараалалдаад оруулах байх юм бэ гэхээр энэ чинь 2-3 хүн зэрэг ингэж өөр кино бичиж байгаа шүү дээ. Тэр хүмүүс чи юу ингэж ээлжлээд оруулах хэрэгтэй биз дээ, тийм ээ? Тийм учраас манайхан ойлгоорой. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд Ovstar Chips хамтран ажиллалаа. Солонг сайгарт Ovstar Chips оригинал salted egg, K-pop буюу Korean mayo, double cheese гэсэн цоошин 4 төрлийн амттайгаар худалдаанд гарлаа шүү дээ. Зүгээр нэг энгийн бислэгтэй chips биш, 2 төрлийн амтлаг бислэгний гайхалтай хостол Ovstar Chips-ийг манайхан амсаад үзээрэй. За тийм бороо дэмжиж цабаа дараад, лайка дараад, комент бичиж урамшуулдагт баярлалаа. Одоо энэ үгээ байнга хэлэх юм да тийм ээ. Гэхдээ баярлалаа. Дараагийн кинон дээр хоолой айтайхан болоосой гэж найдаж байна. Тэгээд дараагийн киногоор хэдүүлээ тун удахгүй эргээд уулзъя. Тэр утал яг үлээ. Манайхан дардгуудаа дараад хүлээцгээж байна шүү дээ.